За өнөөдөр би Бээжингийн Жунгонсон олон улсын роботын аж үйлдвэрийн паркт ирлээ. Энд өнөөдөр робот болон дэвшилтэт технологийн арга хэмжээ болж байна. Зэн бол гол нь зөөвөрлөхөд ашиглагдсан юм робот юм байна. Хамгийн ихдээ бол 15 кг даадаг юм байна. Гол нь бол одоо хоол зөөвөрлөх юм уу, ачаа бараа зөөвөрлөхөд ашиглах зорилттой хийгдсэн байна. Дөрөх нь хайрцагын тогтоогоод амархан ундаггүй юм байна. Ангсар уух ших юм байна. Уушаа яваад. За энэ усан роботууд усан дуунсан хүний хурдан илрүүлж автоматар ослын бүс рүү очиж аврах ажиллагаа гүйцэтгэдэг ийм зорилттой хийгдсэн байна. За энэ роботууд хүчний хяналттай өөртөө насан зохицох чадвартай массажны ийм робот юм байна. За энэ машин бол хятадын уламжлалт ангаах ухааныг одоо AI-д суурлаад ухаалаг оншилгооны систем болгосон юм байна. За энэ бол улдаарын 20-од асуултанд хариулт өгөх юм байна. Ингэсний дараа AI-д суурлаад одоо оншилгоо хийж өгдөг юм байна. Одоо миний дуршиж байгаа бол миний анхаарал хэдий хичнээн төвлөрснөөр энэ машин хөдлөх юм байна. Хэрвээ миний анхаарал төвлөрөөгүй бол машин хөдлөхгүй юм байна. Энд орчин тойрон маш их шуугаантай байна. Тэгээд би чихв царай дуусаад харуулъя. Би сая нэдэд хэдэн минут анхаарлаа төвлөрүүлээд намжуухан дуу сонсоод одоо оролдож үзсэн. Энэ машины хөдлөхийг бодсон. Гэхдээ бүтсэнгүү бодоод энэ орчин тойрон нэдэд шуугаантай байхаас болсон байхаа би яаж чихвчүүлж гэсэн миний анхаарлаа төвлөрөөд тогтсон болж чадахгүй байна. Энэ 3D-ийн шил юм байна. Энэ 2D болоод 3D-ийн зөрөө ингэж ийм ил харагддаг юм байна шүү. Барагчис үнэн дэлгэцнээс гараад ирэх юм аа. Кино театраар үздэг тийм 3D-г бодвол нэг илүү бодсон дэлгэцнээс гарч ирж байгаа шиг мэдрэмж өгч байна.